Төв аймгийн эдийн засгийн голлох салбар бол газар тариалангийн салбар. Энэхүү салбарыг доктортой хөгжүүлэх бодлого зорилтоо тодтгох зорилгоор тариалтын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд тариаламжид ногоочид, аргиномчид, механик жуулагчид гэх мэт 253 эрхэн аж ахуй нэгж оролцлоо. Зөвлөгөөнөөр хаврын тариалтыг хугацаа хадлахгүй шуурхай оновчтой зохион байгуулах штаб байгуулан үргэлжүүлж, хүүгийн хөнгөлөлттэй зээлэнд аж ахуй нэгжүүдийг хамруулан Улаанбуудайн үрийн дутуу байгаа хувийг хөдөө аж ахуйн корпорациас хангахаар гэрээ байгуулах юм а. Мөн шатхууны үнийн өсөлтөд холбогдуулан тариалтанд зориулж 1 литр түлшийг 3400 төгрөгөөр тооцсон 100% төлөлттэй олгохоор шийдвэрлэж, шатхуун нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ. За өнөөдөр нийтдээ 280 гаруй тариаламж, за дээр нь сумын удирдлагууд, хөдөө аж ахуйн засгийн албан хаагчид оролцож байна. За энэ жил бол аймгийн хэмжээнд нийтдээ нэг 301 мянган гаад эргэлтийн талбайгаас 151 мянган гаад нь бол тариалт хийхээр төлөвлөж байна. Тариалтын явц бэлтгэл ажлын талаар бол бүрэн хангагдсан. Одоо 5 сарын 1-ээс 5 сарын 19-ний хооронд бол тариалт одоо бүтэн хийгдээ дуусгаар төлөвлөд ажиллаж байна. За тариалангийн салбарын гол бодлогын хүрээнд бол үр шинжилэл, шатхуун, за хүн хүч техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлын асуудал бол ер нь аймгийн хэмжээнд хангагдсан байгаа. За одоо бид бүгд бол тариалтаа эхлэх юм бол ирэх одоо 10-11 сард ариун хугацаа авах төлөвлөгөөтэй ингээд ажиллаад байж байна. Энэ онд аймгийн хэмжээнд 3500 тариаламж иргэн аж ахуй нэгж 24155.7 га талбайд үр тариа, 48481.8 га талбайд Улаанбуудай, 9850 га талбайд Төмөс, 43464.9 га талбайд Таримал Тижээл, 23525 га талбайд Досны ургамал, 2545.5 га талбайд Хүнсний ногоо тариалж 366.2 мянган тонн ургац хураа авахаар төлөвлөж байна.